За өнөөдрийн хичээлийн сэдэв маань авианы найруулгын үүрэг, онцлог. За хичээлийн зорилго зохиолыг задлан шинжилж авианы найруулгын онцлог, үүргийг ойлгохдаг болно. За авиа гэж юу вэ гэдэг ойлголтоо сэргээн саная. Тэгэхээр авиаг бол сонсгол зүйн үүднээс болон өгүүлхийн талаас гэж хоёр ангилж үздэг байх нь өгүүлхийн эрхтний хүчлэлээр үүснэ агаарын хэлбэл зөвхөтлөгөө хүний сонсох хэрэгтэнд хүртэхийг бол сонсгол зүйн үүднээс авиа гэж нэрлэж байгаа бол харин хүний уушгинаас гарсан хий мөгөөрсөн хоолой түнхөөр дамжин ам амрын өндийгөөр гадагш гарахдаа хэл, уруул, нармай зэрэг өгүүлхийн эрхтний оролцоотойгоор янз бүрийн дуу авиа үүсгэхийг бол өгүүлхийн талаас авиа гэж нэрлэдэг байх нэ. За авиаг бол дуу буюу сонсогдолд авиа, анир буюу шуугиан гэж ангилж байгаа. Тэгэхээр авианы хэлбэл зэлээр байж жигд зохицол бүхий хэмнэлээр гарч байгаа юм бол түүнийг дуу буюу сонсогдолд авиа гэж хэлнэ. За жишээлбэл үүнд хүний яриа, буг оромдох, шувууж иргэх, шиврээ бороо, зөөлөн салхины дуучин бай зэрэг багтдаг бол харин авианы хэлбэлзэл нь жигд биш хэмнэлгүй гарч байгаа юм бол түүнийг анир буюу шуугиан гэж нэрлэдэг. За үүнд бол нэг хашгирч гуйглах, орилж чарлах, гасалж гэгнэх, хятман чахрах гэх мэт ийм авианууд ордог байх нэ. За орон зохиолын тойр ухад шаардлагатай олон хүчин зүйлийг учир зүйн үүднээс нэгтгэн найруулж нэгэн цогц сайхныг бүтээхийг бол найруулга гэж нэрлэдэг. За зохиолын хэл найруулгад авиа ба үгийн байгуулалтаас эхлээд үг сонгох, холбоо, хоршоо үг, утга шилжүүлэх ёс. Өгүүлбэр зүй уран сайхны бичвэрийн бүх асуудал бол үүнд хамаардаг байх нь. За авиаг найруулах хэд хэдэн арга байдгаа гэсэн Цэсбатар профессорын тодорхойлолт байна. За жишээх дээр харъя. Бараасан гэдэг хүний шүүх шаах шүжиг шажиг гэсэн энэ гişлэлийг авъя те. Энд бол энэ яг мөрөөрөл малын хөл хөсөөнийг илэрхийлж байгаа бол тэгвэл ган хадуур, ганц нэгхэн, газар усны хоорондоор ган хийн, дан хийн гэсэн. За энэ хэсэгт бол өвс хадах, мөлийн эрчим, хадланчдын урам зориг, дүр зураг бүхнийг шингээсэн. За ийм жишээ байна. Тэгэхээр эгшиглэл зүй гэж юу хэлдэг юм бэ? За аэроны харгийн бүтээлийн авианы байгуулалтын бүтэц хуулийг судалдаг шүлэг судлалын салбар ухааныг заанхуу эгшиглэл зүй гэж нэрлэдэг байх нь. Тэгэхээр энэ хар ус нуурын шагшуурга намрын салхинд хэсэг нь харахад нэг л уйтгартай намс бохолдно гэсэн. За энэ хэсэгт бол энэ эр иш эс авиануудаар намар цагийн нуурын байдлын болон хүний сэтгэлд үүсэх хөнгөн уйтгар байгалийн гуниглангуй аяцыг бүрдүүлэх гол хүчин зүйл нь заанхүү олноор ашиглагдж байгаа эр эс иш авианууд болж таарч байна. За шүлгийн айзам хэмнэлийн хувьд бол нэг мөр шүлэгт орсон үгс хүний өгүүлэх хэрэгтний зүй тогтолд захирагдаж тодорхой хэмжээгээр жигд уялан таслагдах үйл хэргийг бол энэ айзам хэмнэл гэж нэрлэдэг байх нь. За ааш сайтайч бол ядуу хүний эхнэр гин. Ажил сайтайч бол баян болдын зарц гинэ гэсэн. За энэ шүлгийн мөр бүр нь бол хоёр нугалбар буюу зогсоцтой. За мөрийн үг, үеийн тон тэнцүү, хэлэх аялгаар жигд хэмнэл үүсгэн холбогдсон ийм жишээтэй. За мөн шувуу буцаал, хэрүү унаал, өвсөн толгойд цам буугаал гэсэн. За энд бол ди авиаг хасаж зүйл холболтыг эгшгээр утасгаж ил байм бүтээвэртэй хамт дуудахад зөөлөн эгшиглэлтэй айзам хэмнэл хүг аялгау зохистойгоор нарч зохиогчийн сэтгэл тогтвол яруу хандлагыг илэрхийлсэн ийм айзам хэмнэлээ харуулсан жишээ байна. За бадаглал зүй. Холбоц гэж юу вэ? За айзам аялгаар холбогдсон нэгэн бүтэц зохиомжийг бүрдүүлэгч хамгийн том ахуйд нь бол бадаг өгөөд түүнийг хэрхэн бүтсэн ерөнхийдний хэлбэр байгуулалтын онцлог үүрэг ач холбогдлыг нь голлон судалдаг ийм шүлэг судлалын ухааныг бол бадаглал зүй гэж нэрлэж байна. За тэгэхээр шүлэгт бадаг мөр хооронд хэмжээ хэмнэл үүсгэж шүлгийн бүтэц байгуулалтыг нь эмхлэн журмлах зорилгоор
ашигладаг холболтын маягуудыг бол холбоц гэж хэлж байгаа. За тэгэхээр холбоцыг бол толгой холбох, сүүл холбох, дунд холбох гэсэн юм 3 холбоцын арга байдгийг бид мэднэ. За өнөөгийн сэргийгээ таваарай. За мөн бүрэн холбоц, хаших холбоц, салаалах болон зэрэгцүүлээ холбох гэсэн ийм бас аргууд байдаг. За жишээгээр хараа хэдүүлээ. Толгой холбосон жишээ байна тий. Чи бит хоёрын доогуур гол ус өнгөрнөм. Чи бит хоёрын доогуур адуу мал бэлчнэм. Чи бит хоёрын доогуур өргөн тал сүмбэр улс өнгөрнөм. Чи бит хоёрын доогуур алсыг зорсон дартан зам зурайнам. За энэ хэсэгт бол чи бит хоёрын доогуур гэсэн энэ өгүүлбэрээр толгой холбосон байна. За харин харанхуй шүн сарыг хүснэм, сартай шүн нарыг хүснэм. Нартай өдөр жаргалыг хүснэм, жаргалтай агшинд мөнхөрлийг хүснэм. За энд шүн гэдэг үгээр мөн дунд холбоц хийсэн байна. Харанхуйд гэрэл хэрэгтэй, хаагдсан чөлөө хэрэгтэй, хүлээсэн учрал хэрэгтэй, учирсан жаргал хэрэгтэй. За энд бол хэрэгтэй гэдэг үгээр сүүл холбосон байгаа нь бидэд тодорхой харагдаж байна. За ойлголтоо нэгтгэн дүгнэе. За эгчигдэл зүй гэх юм бол бие биедээ ойр байрлах авианы давталттай холбоотой бөгөөд утга өнгөсийг мэдрэхэд туслах аргыг хэлдэг байна. За айзам хэмнэл гэж бол шүлгийн утга дүрийн сэтгэл хөдлөлөөс хамаарч авианы давталт холбоц ишиг зохицохсны дагуу аажуу тайван хурдан огцом гэх мэтээр уншигдах үйл явцыг нэрлэдэг. За харин батаглал зүйн хувьд бол уушиг хавцад дуудагдах авианы цуурай буюу авианы ижилслийг хэлдэг байна. Энэ бол толгой сүүл холболтоор илэрдэг.